За, тэгэхээр ангийн хурлаа эхлүүлье. Ангийн дарга заавар өгөөрэй. Анилот. Анхаар. Алал. Өглөөний мэнд буутха зогсох хэрэггүй шүү. Эрт савъя. Исогай. Байна. Уучлаарай. Буун дунд чанга хэлээрэй. Байна. Акочима. Байн. Акуда. Байна. Катаока. Байна. Кайно. Байна. Канзаки. Байна. За, хоцорсон хүн байхгүй. Мондаг. Багш нь үнэхээр баяр тавайна. Хитрхи хурд юм аа. Ангаараа цэрэг буудаад нэмэргүй юм уу? Бид бол алуурчин. Бидний байвал багш. Харамсалтай юм аа. Өнөөдөр бас нэг ч сум онсонгүй. Тоонд найдсан тактик хувийн анхаарлыг сулруулдаг. Харц, бууны чиглэл, хурууны хөдөлгөөн, хүн тус бүрийн хэд энгийн байна. Илүү санаачлахтай бай. Эсбөгөөс дэд хурдан махын 20 хүрэх багшигаа хөнөөж чадахгүй шүү. Үгүй ээ, гиснээс. Үнэхээр бүгднээс нь бултаад байгаа мó багшаа? Эн чин зүгээр л би сум биздэй. Онцны төвчөд байсан биш шүү, аа? Тийм шүү, тийм ээ. Тийм ээ, тийм. За, тэгвэл сумаа цуглуулад өг. Хэлсэн биздэй. Энэ сум та нарын хувьд аюулгүй чи. Засгийн газраас зохион бүтээсэн багшийн эсрэг тусгай сум юм. Онохын бол багшийн эсийг дүүпүү шиг устгаж чадна гэсэн үг. Мэдээж хэдэн секунд болгоод эргээд сэргэн. Гэхдээ байна. Та нарын нүдэнд орох юм бол аюултай. Багшигаа алхаас бусад зорилгоор анги дотор буудаж болохгүй. Төгсгөөсөө өмнө алж чадвал сайн да. За, боо болон сумаа хурай. Хичээлээ эхэлье. Күнүгикао дунд сургуулийн 3-ын Е анги бол аллагын анги. Өнөөдөр ч гэсэн хичээлийн хонх дуурна. За, асуулт. Исогай. За, Энэ дөрвөн тэмтрүүлийн аль нь бусдасаа өөр вэ? нөгөө цэнхэр нь Зөө. Жишээ дээрх цэнхрээр бодсон хүүн ганцаараа төлөөний нэр. Холбоо төлөөний нэр үгийн яг өмнө орж. Энд who's studying our Өдөрч хүүгийн тухай ярьж байна. Бид яаж ийм нөхцөлд орсон бэ? 3 дугаар ангид орох үеэр бидэнд 2 зэрэг хэрэг тохиолсон юм. Эхнийх нь тэр өдөр сар гинэт дэлбэрээд хавирган хэлбэртэй болсон гэдэг. тэгэхээр нэвтрүүлгийг саадуулж шуурхаа мэдээ хүргэе. Дөнгөж сая сарны 70 орчим хувь нь уршиж үгүй болсон гих мэдээ ирсэн байна. Давтъя. Бид үлцэн амьдралынхаа туршид хавирган сарыг л харах юм гэж юу? Тэгээд 2 дахь хэрэг нь энэ. Танилцахад та тавайн би сарыг дэлбэлсэн хэрэгтэй байна. Дараа жилээс дэлхийг ч дэлбэлэх төлөвлөгөөтэй байгаа. Танаа ангийн багш болсон тул тусалж дэмжээрэй. Дараа хаш 5 6 алчин юм байна. Ангийнхан бүгд тэгж бодов. Бадлан хамгаалах яамны Карасума гихч байна. Юун түрүүнд энэс цааших яриа улсын нууц гэдгийг ойлгоорой. Шуудхан хэлээ. Та бүхэн энэ араатныг хөнөөгөөд өгөөч. Юу юм бол? Тэр харь гаргаас довтолж ирсэн хүн юм уу? Бүдүүлэг юм аа. Дэлхий дээр төрж өссөн шүү. Дэлхий? Нарийн ширээнийг ярьж чадахгүй минь өршөөгөөрэй. Тэрний хэлдэг үнэ. Сарыг зүүдэлсэн энэ араатан дараа жилийн 3 дугаар сард дэлхийг хүртэл дэлбэлнэ. Энийг олон улсын удирдагчид л мэднэ.
Тэрний оршиж байгааг нийтэд дэлгвэл дэлхий даяараа өмнө давтах үз. Тэгэхээс өмнө тэрнийг нууцаар устгах ёстой. Товчхондоо хөнөн. Гэхдээ тэр ямар тэйч хурдан алга бай тухай. Хөмсгийг чинь арчлаа зогсон. Болгоомж дагар шүү. Бүтэн сарыг хавирхан сар болгох хэмжээний хүчтэй далдын амьд бит. Дээд хурдан маахын хор. Өөрөөр хэлбэл тэр жинхнээсээ зогтвол бид сүрэх хүртлээ юу ч хийж чадахгүй. Яах вэ? Тэгвэл сонирхолгүй болохоор би засгийн газарт санал тавьсан юм. Алуулахыг хүсэхгүй байна л да. Күнийг Гавка донд сургуулийн 3-ын Е-ангийн багш болж болох юм гээд. Үгүй яагаад? Тэрний зорилгыг мэдэхгүй. Гэхдээ засгийн газрын бид сурагч та бүхнийг хохирохгүй гэх нөхцөлтэй зөвшөөрөхөөс аргагүй төрсөн. Хоёр шалтгаантай. Багшийн хуваар өдөр бүр ангидаа ирвэл хянах боломжтой. Хамгийн гол нь бүхэл бүтэн 30 хүн ойрын зайнаас тэрнийг хөнөх боломжтой болно. Накамура хичээлд саад болохгүйгээр хөнөөх оролдлогоо хийгэж хэлсэн байхаа. Уучлаарай. Шийтгэлдэн ангийн хойно зогсоогоор хичээл хий. Яагаад ийм ангас бидний багш болчихвоо? Яагаад бид аллах хийх ёстой юм? Гэсэн үгнүүдийг энэ нөхцөл үгүй хийсэн. Амжилттай болсны шагнал нь 10 тэрбум йен. Мэдээж дүн. Амжилттай хөнөөн гэдэг нь тоглоомгүйгээр дэлхийг аварна гэсэн үг. Аз болоход тэр та бүхнийг басамжилж байгаа. Хараач. Басаж байх үедээ ногоон судалтай царай нь гардаг юм. Ямар гэж арьстай юм бэ? Мэдээж биздээ. Намайг засгийн газар хөнөөж чадаагүй байхад та нар бүтэхгүй чадахгүй. Хамгийн сүүлийн үеийн байлдааны онгоцонд хөөгдөгдөөж. Агаарт байхад нь өнгөлгөнд оруулж өгсөн. Яагаад арчлаад байгаа юм бэ? Болж өгвөл та бүхнийг басаж байгаа дээр нь сэрэмж алдуулан довтлохыг хүсэж байна. Хүнд халгууч тэрэнд үйлчлэх сум бас зэвсэг өгнө. Та бүхэн гэр бүл найзуудаасаа чандлан нууцлана. Ямар ч цаг баг байна. Дэлхий үгүй болвол зугтах газар шүлдэхгүй. Тийм л байна. За манайхан үлдсэн нэг жилээ үр дүнтэй өнгөрүүлье. Үлдсэн хугацаа нь 1 жил. Бид тэрнийг хөнөөж чадахгүй бол дэлхий устна. Үдийн цай болох шив. Багш нь хурдхан хятад очиж мапо дүүпүү идэрэй. Хэрвээ хөнөөх оролдлого хийх хүн байвал уцаар дуудаарай. Нөгөө маахын 20 болохоор мапогийн их нутаг шишүүн хүртэл 10 минут орчим. Үнэхээр л ийм юмыг пуужинч унгахгүй. Тэгээд бүр тэр наймаалж дуунаас хурдан нисэх зураа шалгалт засчихж байгаа. Нэрээ юу? Минийх бүр гар зурагтай ирсэн. Ерөн тэр заахтаа сайн биш гэж үү? Тийм шүү. Хичээлийн дараа математик бэлдээд дараагийн шалгалтад сайн дүү авсан. Үгүй яг уу гэхдээ л эцтэй бид Е-анги шүү дээ. Хичээлээгээд нэмэргүй л дээ. Тийм. 8-аач хэлбэртэй далдын амьд бишт. Хөнөх бай. Гэтэл тэр багш ягаад ч юм энгийнээр багшилж байгаа. Алуурчин гэдгийг тэр чигт нь хасчихвал бид ч ялгаагүй энгийн сурагчд. Гэхдээ Е-ангийн бид энгийнээс жаахан ондоо. Хой Нагиса. Хүрээд ирдээ. Хөнөөх төлөвлөгөөгөө сайжруулъя л да. Тэр наймаалжийн царайны өнгө сэтгэл хөдлөлөөс хамаарч өөрчлөгддөг үздэй. Ажил гэж хэлснийг гүйцээсэн үү? Нэг тиймэрхүү. Итгэлтэй байх үедээ ногоон судалтай болдгийг мэднэ үздэй. Сурагчийн хариулт буруу бол бараан ягаан. Зөв бол цайвар улаан. Сонирхолтой нь үдийн цайны дараа Би мэдэх хэрэггүй. Төлөвлөгөө байна. Тэрнийг хамгийн анхаарал сулруулсан царайгаа гаргах үед нь чи хөнөөхөр оч. би юу? Гэхдээ Сайн хүү шиг аашилхаа болж үз. Бид Е-ангийнхан
Алдартай хувийн сургуулийн төвшнийг гүйцэж чадахгүй хоцорч хасагдсан анги. Өөрөөр эцсийн анги. Өдөр бүр уулан дээрх аслагдсан талбайд суралцаж бүх талаараа хог шаар шиг ялгуурлан үзнэ. Бүтэлгүй бидэндээ 10 тэрбумыг хийх боломж дахиж хизээж олдохгүй шүү. Энэ нов шиг нөхцөл байдлаас сугарч гарна гэсүг. Ямар ч аргаар хамаагүй заяа. Бүтэлгүй төвдөө Нагиса. Нагиса анги руу явна гэсэн. Тэр ч тоослаа да. Би тэдний хаягийг дэвтрээсээ арилгалаа. Би бас адилхан төвшин гэж бодогдмааргүй байна. Би эргээд ирлээ. Тавтай морил багшаа. Энэ пуужин яасан? Бэлэг Японы далайн хил дээр батлан хамгаалах яамнаас отсон байсан юм. Хизүү ч юм да. Бай болохоор. Үгүй. Бүгд онцлог хүчтэй байгаагийн баталгаа шүү дээ. За, 5 дугаар цаг эхэллээ шүү. За. Багш ойлгохгүй байлгүй. Бүгд хөнөөх байгаа болгоно гэдэг нь нөгөө талаараа бүгд хүчийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тийм аратан ойлгохгүй л биз дээ. Хүлээлт болгоомжлол үгүй болсон. Оршихуйгийн ч үл тоодог хүний сэтгэлийг. Чамаас уулж миний үнэлгээ хүртэл унчихлаа. Чамайг дахиж харахгүй өнгөрөх нь л аз юм да. Хөнөөж чадаж магадгүй. Учир нь энэ багшч намайг харахгүй байгаа болохоор. За, тэгэхээр сэдвийн дагуу шүлэг зохиож үзье. Сүүлийн мөрийг тэмдрүүл бөлгөө гэж дуусгаарай. Тэмдрүүл бөлгөө юм уу? Тийм ээ. Бичсэн багш дээрээ аваад ирээ. Шалгахта зөв бичгийн дүрэн болон тэмдрүүлийг үсгэлэнтэйгээр илэрхийлсэн эсхийг харгалзана. Жишээ цэцэг дэлгэрсэн хүрээлэнгийн цас бус сэтгэлээс минь урсан одох нь тэмдрүүл бөлгөө. Тэмдрүүл байсан юм байна гэжтэй. Дуусна нь өнөөдөр эрт харж болно. Тийм юм орж ирэхгүй штэ. Алвэ. Нийлцайсан гой санаа орж ирэхгүй байх гэж юу? Нийлцгар гэхээ болооч. Багшаа, асуулт. Юу юм Каяно? Одоо болсон хойно сонинч гэлээ таныг хэн гэдгийг? Юу? Бусад багшаас ялгахад хэцүү байна. Нэрүү, миний нэр. Нэрэн Нэр хэлээгүй юм байна. Дурдах нэр надад байхгүй дээ. Тэгвэл та бүхэн нэр өгчихөө. Өгч болно гэж юу? Гэхдээ одоо хичээлдээ сайн төвлөр. За. Тэгвэл багш нь тэр хоорондоо хальт амрая. Хэдийн дуусчихсан уу Нагиса? Цайны цагийн дараа бидний нойр хүрдэг үеэр багшийн нүур бүдэг ягаан өнгөтэй болох үе бий. Каяногийн асуултын хариугч жаахан удаасан. Магадгүй багшийн хувьд ч хамгийн сэрэмж алддаг үе ах. Энэ хувийн сургуульд бүтлгүйцэн бид бодно. Хаа нэгтээ эргүүлэх хэрэгтэй. Хийвэлж чадна гэж эцэг их найзууд багш нартаа хийвэл чадна гэж хэлсэн биз дээ. Өшөө санаачлага зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч аргаар хамаагүй. Тимэ! чадлаа шүү дээ. Нагиса, Нэг тэрбум тавалжглаа. Хогчин! Тересаки Юу хийчихвэ? Тэр ч бас амиа хорлох сүйтгэгчийг төсөөлөөгүй биз? хөөе, Нагисад юу өгчихсэн?
Тоглоом нь тесрэг бөмбөг. Гэхдээ дараа ашиглаж хүчийг нэмэгдүүлсэн. Багшийн эсрэг хийгдсэн 300 сум өндөр хурдаар цацархаар болгоод хүн өөхөх хүч байхгүй. Би 10 тэрбумаас эмчилгээний зардлыг гинтэгвэн өчүүхэн чи түлэгдээгүй юм уу? Бас энэ юм бүр хөвчвэ. Наймаалжийн цогцтой холбоотой байна. Үнэндээ багш наваа сард нэг удаа арьсаа гуужуулдаг. Хуулсан арьсаа Нагисад нөмрүүлж хамгаалсан. Багшийн сард нэг удаа ашигладаг нууц хөзөр. Терасака, Йошида, Мурамацу. Багшийн царай нүүрний өнгийг харах хэрэггүй. Тасхар. Маш их уурлаж байна. Зохион байгуулагч нь та гурав уу? Үгүй. Нагиса өөрөө. Бидний гэрийн гадна хайгуу. Засгийн газрын гэрээ болохоор би та нарт яавч хохирол учруулахгүй. Гэлэгэхтээ дараадаа хят саяных шиг аргаар хөрөөх гэж ирэх юм бол та нараас бусд нь хэрхийг мэдэхгүй шүү. Гэр бүл майзууд үгүй дэлхий дээрх та нараас бусд бүхнийг устгах уу? Бүгд 5 секундын дотор ойлгосон. Дэлхийн нөгөө тал байсан ч зогтож чадахгүй гэж. Үнэхээр зогтмаар байвал энэ багшийг хөнөөхөөс өөр замгүй. Чи юу юм бэ? Яршигтай байна. Гэнт ирчгээд дэлхийг дэлбэлнэ. Намайг хөнөөч гэх шиг яршигтай нөхрийг яршигтай аргаар хөнөөгийг юу нь буруу байгаа юм? Яршигтай гинэ? За үгүй. Та бүхний санаа маш зүг байсан. Ялангуяа Нагиса. Чиний бие энгийнээр авч явсан байдалд чинь 100 онооё. Миний сэрэмжгүй байдлыг сайдаар ашиглалаа шүү дээ. Гэхдээ хахид Нагиса өөрийгөө нандинаагүй. Тэм сурагчд хүн хөнөөхөд тохирохгүй. Бусдыг инээлгэж сэтгэл тэнэгэр байх аллагыг хийцгээе. Та нар бүгдээрээ тэгэх чадaltaй мундаг алуурчид. Бай болох багш нь зөвлөгөөгүй. Маахын 20 хурдаар загнаж тэмтрүүлээр илж магтлаа. Энэ хэвийн бос багшлах арга барилд нь би зүгээр л баяртай байлаа. Энэ хэвийн бос багш биднийг ихцэлж харсан болохоор би баяртай байлаа. Чи цагаасаа өгнө гэвэл тэр хүүхдүүдэд зааж өгөөч. Ямар гайхалтай тэмдрүүлвэ. Ийм гартай бол чи гарцаагүй сайн багш болно. Тэгэхээр асуулт байна Нагиса. Багшд нь алуулах санаа огтхон чалга. Та бүхэнтэй дараа жилийн 3 дугаар сар хүртэл хөгжилтснийхөө дараа дэлхийг дэлбэлнэ. Таалагдахгүй байвал та бүхэн яах вүлээ? Хүн хөнөөж үзээгүй. Бас бидэнд өөр хийх ёстой зүйл зөндөө байгаа. Гэхдээ батсан. Энэ багш бол алах хүслийн минь хүлээн авна гэж. Дэлхийг дэлбэлхээс ч өмнө таныг хөнөөнө. Тэгвэл яг одоо оролдоод үз. Өнөөдөр хөнөөж чадсан нь явж болно. Тийм амархан уу? Хөнөөж чадахгүй үсттэй. Бид бол алуурчин. Байвал багш. Арчаад. Одоо буудсан ч Гэрийн гадна хаягтай хамт зүлгэн. харж чадахгүй нэ. Хөнөөж болтгүй багш юм уу? Коросанай Коро багш яаж вэ? Коро багш уу? Юу? Коро багш болон бидний аллагын анги. Хичээлийн хонх маргаашч мөн дуугарна.